Сайн байцгаана уу. За Монгол орны аялал жуулчлалын интерактив веб газрын зурагт орсон сүүлийн өөрчлөлтийг танилцуулъя. Өмнө нь бид зураг гар утсанд ап болгон суулгахад хөтөрч рүү нэвтэрч ороод хөтчөөс аппликейшн болгон суулгаж байсан бол одоо тэрнээс арай боловсронгүй арай амархан суулгахныг арга танилцуулъя. Тэгэхээр эхлээд бол юун дээр хөтчөөрөө компьютер дээр нэх хэрэгтэй байна. Тэгээ компьютерийн дэлгэцэн дээр нээсний дараа энэ зүүн доод бол Scan to Mobile гэдэг энэ QR код байрлууллаа. Энэ QR кодыг байрлуулснараа одоо утсан дээр суух ажиллагаа нэлээд хөнгөлөлтөх болов уу гэж найдаж байна. Тэгэхээр утасныхаа QR код уншигчаар энэ кодыг уншуулад шууд утсан дээр ороод ирнэ. Ингэсний дараа утасныхаа add to home screen, add to phone гэсэн командын дээр дарахад энэ зураг install гэсэн биш гарч ирээ. Тэр install-ыг дарснаар шууд гар утсан дээр чинь аппликейшн болоо суух ийм боломж бүрдэж байгааг бас хэлье гэж бодлоо. Зураг бол хөгжүүлэлтийн ажил бол энэ дизайны хувьд бол ерөнхийдөө дуусах шатанд орж байна. Одоо цаашаа бол яг хөөхөр улам одоо агуулга баяжигдана. Залруулга засварууд хийгдэнэ. Мөн одоо энэ pop-up энэ цонхны улам боловсронгүй улам амар хялбар болгох талаас нь одоо ажиллагаа цаашаа явж байна. Хөгжүүлэлтийн ажиллагаа явж байгаа гэдгийг хэлье. За та бүхэн анхаарлаа тавьсан баярлалаа.